Сайн байцгаана уу эрхэм өдөр сонсогч нараа. Ингээд үйл мэд подкастын маань дараагийн зочин бол өмгөөллийн MJL Attorneys нөхөрлөлийн захирал өмгөөлөгч мөнх жаргал гэдэг зочин оролцохоор болсон байна. За ингээд подкаст маань тавтаа морил. За баярлаа. За тэгээд өөрийнхөө талаар бас товч танилцуулаач. За наа мөнх жаргал гэдэг. За би одоогоор өмгөөллийн MJL Attorneys нөхөрлөлийн захирлаар өмгөөлөгчөөр мэргэжлэрээ 10 дахь жилдээ ажиллаж байна. За Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн эрх зүйн мэргэжлэр төгсөөд ингээд тасралтгүй ягийн салбартаа оюутан багаас эхэлж ажиллаад өнөөдөр бол бид бас тодорхой хэмжээнд бас туршлага хөрвүүлээд амжилт гаргаад явж байгаа юм хуульч мөрөлч юм байна. За өөрийн чинь тэгэхээр нэг мэргэжил одоо яг хуульч өмгөөлөгч гэж явж байгаа л яг. За яг төгссөн мэргэжлэх юм бол эрх зүй гэж дипломд бичигдсэн байдгийн. Тэгэхээр одоо бол яг хүмүүс нэг зүйлийг ойлгол төгсөөд нэг 2 жил мэргэжлээр ажиллаж байгаа хүнийг бол эрх зүйч гэж ойлгоод хуульчийн шалгалтаа өгөөд тэнцсэн гэрчлэгээтэй хүнийг бол хуульч гэж ойлгоод өмгөөлөгчийн хуульч хүн заавал өмгөөлөгчийн шалгалт өгсөй. Өмгөөлөгчийн эрхээ авчих юм бол өмгөөлөгч гэдэг ойлголтод ороод ингээд одоогор бол үндсэн мэргэжил бол эрх зүй гэж явдаг. Яг одоогор миний мэргэжил хуульч, мэргэжил маань өмгөөлөгч гэж ойлгохоор ийм бас энгийн шууд ойлгоход хөвгтэй ч гэсэн ер нь бол хуульч өмгөөлөгч гэж явдаг. За төвчөнд болоо. За яагаад энэ юу мэргэжлийг сонгосон бэ? Хэн нөлөөсөн бэ? Ер нь юу нөлөөлөв? Энэ дээр бол би яг шудраг өмнөнийг л яриа гэж бодож байна. Юу гэхээр 10 жилдээ миний хувьд Улаанбаатар хот төгссөн. Тэгээд бүх хичээл дээр жигд ерөнхийдөө дайггүй сайн он сурдаг юм сурагч байлаа. Олимпиадад их ордог. Тэг үндсэндээ бол яг миний тухайн үеийн төлөвлөгөө бол энэ санхүү банкны чиглэлээр явахаар төлөвлөлөөд би шалгалтуудаа бэлдэжсэн. Тэгээд мэдээж нийгмийн ухааны хичээлийг бол орхиогүй. Харамсалтай нь ерөнхий шалгалтын анхны одоо жил байсан. Тэр жил ерөнхий шалгалтыг Монгол улсад анхудаа авсан болохоор яг бол хангалттай хэмжээнд туршлага байгаагүй. Математикийн оноос хангалттай авч чадаагүй. Тэгээд нөгөө төгөр тухайн үед Монгол Улсын их сургуульд орох ёстой байх гэсэн ойлголттой байсан. Яг тэгэхээр Монгол Улсын их сургууль бол Монгол Улсын 8-ын сургууль гэж боддог байсан учраас тэгээд Монгол Улсын их сургууль эдийн засгийн сургуульд бол яг оноо бол тухайн үед хүрээгүй. Тэгээд буцах замаараа би хуулийн сургуульд бүртгүүлээд миний оноо хангалттай байсан. Нийгмийн оноо 800 авсан байсан. Тэгээд хуулийн сургуульд бүртгүүлээд хотоос 17 оюут аваад би 12-т чигсаад ингээд гинтийн шийдвэр, гинтийн сонголтоор энэ мэргэжлийг бол би сонгож одоо өөрөө надад одоо хувь тавилангаар авчирсан гэх юм уу. Тийм бас нэг өрмөц юм байна. Тэгээд ингээд өнөөдрийн зэрэгтэй явж байгаа юм бол маш зөв амьдралын тохиол болж, маш зөв шийдвэр болж гэдгийг л халах нутандаа мэдчихэж байгаа. Тэгээд баяртай л байдаг л та. Тийм баг. Одоо хуульч гэл жишээлбэл ингээд хүмүүс бодонгот тэгдэг шүү дээ. Яг ингээл бүгдээрээ нэг гоё ингээл костюм шиг хүмүүсэл хуралд оролцооч гэдэг юм уу те. Нэг бодит нэг тодорхой хэмжээнд ерөнхий төсөөл байдаг. Тэгвэл яг одоо ингээд өөрөө чинь ингээд сурсан одоо яг ингээд ажиллаж байгаагийн хувьд бол ингээд яг залуучуудад нэг ийм ерөнхийдөө дотроо бас ингээд ингэж задардаг юм аа. Ийм одоо ингээд ийм чиглэл рүү ингээд орох ингээд шаардлага хэрэгцээ гардаг ч гэдэг юм уу те. Эсвэл нэг чиглэлээр мэрэг шиг шаардлага хэрэгцээ гардаг гэвэл яг яаж энийг ер нь тайлбарлах вэ? Юу гэж тайлбарлах вэ? Өөрөө чинь. За, хуулийн энэ салбар бас өргөн хүрээний нарийн бас мэдлэг мэргэжил туршлага шаарддаг юм салбар л та. Ер нь бол чиний хэлж байгаа зөв. Энэ салбарт ажиллая гэж байгаа юм бол бүх чиглэлээр бүгдийн мэддэг ийм универсал байх тун хэцүү юм байна. Өнөөдөр зүгээр Монголын зах зээл харьцангуй томорч эхэллээгүй байгаа. Одоогоор багаар томорч байгаа. Гадаадын фирмүүд их ажилладаг учраас бид бас олон чиглэлтэй ажиллах шаардлага гарч байна. Зах зээл нь жижиг юм байна. Зах зээл томрохын үед бол мэрэгч шаардлага гарна. Ер нь бол хуулийн сургуулийн оюутан эхний одоо 1 2 дугаар курстэй үндсэн ерөнхий онлайн мэдлгүүдээ авдаг. Тэгэхэд бол бүгдээрээ адилхан хичээл ингээ үздэг. Тэгээ 3 дугаар курсээсээ үндсэндээ царгааны эрх зүй, иргэний эрх зүй, эрүүг эрх зүйд 3 үндсэн гол салбар байгаа л да. Тэгээд үндсэн хуульд гээл ингээл явдаг л татвар эрх зүйн тэгээд ер нь бол энэ 3 чиглэлээс би ер нь аль чиглэлээр нэлээд мэрэгшид судалж ажиллах юм бэ гэдгээ 3 дугаар курсээс эхлээд шийдээд явдаг. Тэгэхээр тэр үедээ яг энийг бол төлөвлөх хэрэгтэй. Тэр үедээ төлөвлөсний давуу тал гэвэл эргээгээ тухайн салбараар илүү мэрэгшээд зах зээл дээр ажиллахад бол айгуу давуу талтай байдаг юм. Тэгэхгүй яг аль чиглэлээр нь сайн хичээлдээ байсан сурсан
судалгаа хийсэн юм ерөөсөй байдаг. Өөрийгөө хөгжүүлдэг байхгүй. Тэгээ гараад ирэнгүүт яг хангалттай хэмжээнд шууд зах зээл дээр одоо мэрэгчлэлтэн бол ажиллахад чадвар тутмаг байдаг, мэдлэг тутмаг байдаг байхгүй. Ядаж мэдлэгээ тэр хүрээндээ илүү авшруулад авах хэрэгтэй байдгийн. Тэгээд компани зах зээл дээр одоо бизнесийн байгууллагууд зөвлөгөө өгж байгаа бол илүүтэй иргэн хэрэгцээ, бизнес хэрэгцээ чиглэлээр ингээд судалгаа хийгээд хичээлүүд анхаарал ингээд мэрэгшээж явах нь зүйтэй. Эрүүгийн хэрэг дээр гардаг одоо зургатаар гардаг өмгөөлөгч болъё гэж байгаа бол сонирхолтой эргүүд дээр ажилладаг өмгөөлөгч болъё гэж байгаа бол эрүүгийн хэрэгцүүдээ илүү мэрэгшээд цагдаа прокурор шүүхийн байгууллагатай дадлага хийгээд ингээд явдаг. Илүү захааны хэрэгцээ гэж байгаа төрийн байгууллагууд дээр дадлага хийгээд газрын асуудал, татварын асуудал, тэгээ захааны иргэн шүүхтээр дадлага хийгээд ингээд гараад төрийн байгууллагатай ажиллаад ингээд явж болно. Тэгэхээр ингээд бас их юу шүү, салбарлын шүү. Тэгэхээр ер нь оюутан байх хэслийн карьерийг зөв эхлэх юм бол, эртгээ эхлэх юм бол маш үр дүнтэй л ажиллах юм байна. За тэгвэл одоо шүү дээ тий. Яг сонгосон мэрэгчлэрээ ингээд ажиллахад ер нь өөртөө ямар санагддаг вэ? За энэ мэрэгчлээ ажиллахад нэгдүгüүрт нэр хүндтэй, бусдын хүндлэлийг авдаг, сайхан мэрэгжил. Нөгөөтэйгөр бас их хариуцлагатай. Тэгээд хүмүүс яг хэл амтай л гэж ярьдаг. Энэ бол юу бас ямар ч ажил хийж байгаа нь тохиолдол зүйл л дээ. Илүүтэйгээр яг энэ нөгөө хүмүүсийн маргаан мэтгэлцэн донд орж ийн ажилтдаг учраас дандаа хоорондоо маргалдаж байгаа эсрэг тэсрэг ашиг сонирхолтой хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр өмгөөлөгч рүү дайрч давшлах ийм хандлагууд бол гардаг. Энийг давж туулах, бэлтгэл, сэтгэл зүй бүх юм бол бас ажлын явцдаа бэлдээд ингэ явж байна. Тэгээд нийгмийн бас тодорхой хэмжээний элит юм бас төвшний хүмүүс ерөөд хуульч бас суурьтай байдаг л да. Одоо Америкийн ерөнхийлөгчдийн олонх нь байна. Одоо яг цаг үеийг харахад ихэд улсын хурлын сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүсийн 30-40% хуульч хэрэгцээш мэрэгчлээ хүмүүс байх жишээ. Тэгэхээр бол бас их нийгмийн одоо байр суурийнхаа хувьд их дээгүүр явдаг мэрэгчлэг шиг ойлгодог. Тэгээд мэрэгжил маань бол сайхан байна. Одоо энийг энэгээр өнөөдрийн одоо амьдралаа болгоод ингээд талхныхан мөнгө олно гэдэг шиг ингээд олоод ингээд олон хүнтэй хамтран явж байгаа учраас бол мэрэгчлэрээ бахарч байна. За тэгвэл ер нь одоо таны сонгосон мэрэгжил ямар ур чадваруудыг шаарддаг вэ? За маш их зүйл судлах, унших шаардлага номер 1 тавигддаг л да. Энэ бол бид нар хуультай, хэрэг маргаатай, нотлох баримтуудтай эргээгээд бизнесийн байгууллагуудын гэрээ хэлцэлтэй ирэхэд маш олон хуудас гэрээ хэлцэлтэй суух. Тэгэхээр маш их анхаарал төвлөрөх чадварыг нэгдүгээр шаардна. Маш их доктортой уншиж сууж судлах тэр ур чадварыг шаардна. Эргээгээд бол одоо хүмүүстэй зөвлөө өгөх учраас хүний яриаг сонсох чадварыг маш их шаардна. Эргээгээд сонссноосоо гол зүйлийг ялгаж авдаг, тэндээсээ оюун төгөлт хийдэг. Ингээд логикийн чадваруудыг маш их шаарддаг юм мэрэгжил болчиход байгаа. Тэгээ ерөнхий мэдлгүүд одоо ажил дээр гарч байгаа хувьд бол бүх нөгөө нэг үндсэн залуу ажилтнууд тавьдаг, бүх шаардлага тавигдана л та. Багаар ажиллах, зохион байгуулалттай байх, ажлаа төлөвлөх, гүйцэтгэлийн чадварууд бүх юм бол зэрэг шаардна. Энд дээр нэмэгдхэн сайн хэлдэг илүү тийм логикийн чадварууд тэгээд маш их нямбаа байхыг шаардна. Нэгт байхыг шаардна. Энийг л би зөвлөж хэлмээр. Маш нэгт нямбаа байж хүний имийг хариуцлагатай хийнэ. Тэгэхгүй салан садгаа хариуцлахгүй хойшин тавьдаг юм бол хуулийн ажлыг бол хийгээд маш их халдаа эрсдэл гаргах л тийм магадaltaй байдаг гэж бодож байна. За тэгээ магадгүй одоо хуулийн чиглэлээр сонирхож байгаа, сурж байгаа ч гэх юм уу те. Энэ чиглэлийг ерөө сонирхож байгаа залуучуудтай хэлэхэд бол ийм бас ур чадваруудаа шаарддаг юм биш үү. Тэгээд энийг бас мэдээд авчвал илүүдэхгүй баг. Тэгээд нэг юм асуумар санагдаад тийм. Одоо би бол нэлээд олон удаа сонсч ирсэн. Хуулийн цоорхой гэж яриаддаг тийм. Энэ одоо яг ямар ингээд ийм цоорхой гэдэг зүйл нь ийм цоорхой юм байгаад тийм үү? Эсвэл яадаг энэ яг ямар учиртай юм бэ? Хуулийн цоорхой гэж нэрлээд юм. Онлын хувьд эрхцэн шилхааны хувьдаа нэршил нь бол эрхцэн хийдэл гэж бид нэрлэдэг. Эрхцэн зохицуулалт шаардлагатай байгаа тэр хэсэг эрхцэн зохицуулалтгүй, хуулийн зохицуулалтгүй байхыг л ярьж байгаа ойлгож байгаа. Тэрнээс иш бол яг юу гэдгийг одоо энгийн нүдээр бол одоо хууль цорхотой байна гэж ярьдаг шүү дээ. Шууд бол хүн ойлгоход хэцүү. Тэгэхээр эрхцэн зохицуулалттай байх хэсэг нь зохицуулалтгүй байна гэж ойлгодог. Нөгөө төгөр эргээгээд бид нар бол энэ хуулийн орчинд амьдарч байгаа. Тэгэхээр хууль бас бүх асуудлыг нэгд нэгэнгүү зохицуулж чадахгүй. Тэгэхээр яг тэр нэгд нэгэнгүү зохицуулж чадахгүй байгаа тодорхой хэсгээр шин тутам үүсэж байгаа харилцаан дээр ч юм уу хуулийн зохицуулалтгүй хэсэг байдаг. Энэ нь бол одоо эргээгээд
төрийн иргэн талдаа ашигтай. За төрийн байгууллага хувьдаа бол ашиггүй байж болох боловч бол энийг одоо юу гэдгийг хуулийн цаорхоо болгохыг ашиглаад ингээд хууль зөрчөөд явна гэдэг ойлголт бол буруу л гэж хэлмээр байгаа юм. Энд чинь эргээгээд хууль одоо жишээлбэл иргэний эрх зүй дотор хуулиар хориглоснаас бусд нь зөвшөөрөгдөн гэдэг зарчим байдаг. Тэгэхээр хориглоогүй бол бид энэ хувийн эрх зүй бизнес хийж байгаа харилцаанд бид чөлөөтэй бизнесээ хийгээд ингээд харилцаад хөгжөөд явах боломжтой гэсэн. Гэхдээ мэдээж бусдын эрх ашигыг бол зөрчихгүй байх юм үзэж зарчим тавигдана. Төрийн байгууллагуудын хувьд болохоор хуулиас зөвшөөрснөөс бус нь хориглоно гэж байгаа. Хуулиар зөвшөөрсөн ажлыг л хий. Зөвшөөрөх ажлыг битгий хий гэж байгаа. Тэгэхээр энэ дэр бол аль алин дээр нь хуулийн цорхоо байж болно. Гэхдээ аль болох юм бол эрх зүй хууль амьдрал баян учраас бол энэ бүхнийг зохицуулах гал ингээл явж л байна л да. Энэ бол төрийн байгууллага хууль тогтоогчийн бас чухал үүрэг болж байгаа. Баян жил болгоо ерөөхдөө энэ эрх зүйн давхардал хийдэлтэй хэсгийг яаж засаж сайжруулах вэ гэдэг ажлууд бол явдаг. Энэ бол хурдан шуурхай байнга явдаггүй гэвэл арай асуудал болдог л доо. Тэгэхээр хуульчид бид бас энэ асуудал дээр гэрхаа соргог байгаад ингээд хүмүүстэй зөв зөвлөгөө өгөөд явчихвал энэ бол үр дүнтэй л асуудал болох юм. Тийм тэгж бодож байна. За ер нь ингээ мэрэгчлэр ажиллаж байхад тулгардаг байсан түгээмэл одоо энгийн ингээд алдаануудаас хуваалцвал юу хуваалцах вэ? Тэгээд энэ алдаануудаас ер нь юу сурсан бэ? За дөнгөж төгссөн төгсөгчийн хувьд бол алдаа гарах нэхээ маш их алдаанууд гарч байсан. Тэгээд юу гэхээр наазах нь асуудлыг бүтэн одоо бүрэн зургал гэж ярьдаг шүү дээ. Бүтэн өнцгөр нь харж чаддгүй алдаанууд байдаг байсан. Зөвхөн өнгөцгөн хардаг. За тэгээд юу байгаа тухайн одоо би бол бизнесийн байгууллагад бас их зөвлөгөөж ажиллаж байсан. Тэр бизнесийн мөн чанар онцлогийг дутуу хардаг тийм алдаанууд гардаг байсан. Хүн зөвлөгөөгч бол бизнесийн мөн чанарыг маш сайн ойлгож иж бүтэн зургаар нь харж ил зөвлөгөөх шаардлагатай. За тэгээд хүмүүстэй байн харилцдаг учраас зарим нэг үйлчлүүлэгч харилцагч нартайгаа бол одоо юу дотоод улмыг харилцах одоо үйл ойлголт үүсгэх тийм ийм асуудлууд бол гардаг. Одоо жишээлбэл дөнгөж зөвлөгөө аваад ирж байгаа хүн аягүй бухимдалтай байгаа. Тэр хүний яриаг бол эхний ээлжинд бас тодорхой хэмжээнд бүрэн сонсох зөв байдаг байхгүй юу? Мэдээж шаардлагагүй юм ярил яриаг таслаад. Тэгэхгүй юу ч ярилцахгүй ингээд явчихаар нөгөө бухимддаг. Энэ туршлагууд бол явандаа ажлын туршлагын явцад бол суугаад нөгөө хүнээ бүрэн сонсоод сэтгэл санааг тайвшруулад нэг талаараа сэтгэл зүйн зөвлөгөө өгөөд ингээд иймэрхүү туршлагууд бол явж байна. Нөгөөдөөр бас бид нар байнга одоо маргалдагч сөргөлдөгч нөгөө талтайгаа харилцах шаардлага гарна. Өрсөлдөгчөө хүндэх энэ зүйл бол маш их одоо сууж ирсэн. Би одоо бас туршлагагүйгаасаа болж зарим нэг өрсөлдөж байгаа хуулийн ажил хийж байгаа хууль зөнгөлөгч нартайгаа бас их одоо хуулиар нь ярих гэж их гомдол юм гаргаж явдаг байсан. Энэ эргээгээд нөгөө хүнийг бас тодорхой хэмжээнд хөндлөхгүй байгаа илэрхийлэл байдаг. Мэдээж бол гарах хэвээр гомдол марга юм олж маань гарах хэвээр. Гэхдээ нэгэн л адилхан ажил хийж байгаа бол бид нар бие биенээ хүндгээд ажиллах хэвээр гэдэг ийм туршлагыг бол олж аваад ингээл яваад байна л та. Тэгэхээр иймэрхүү байдал бол одоо чигдрэл явж байна. Ажлаа их тусмал улмал чигдрэл явж байгаа гэсэн үг. Түрүү нөгөө би ямар ур чадвар шаарддаг вэ? Би тэн дээр нэг юм асуумдаа гэж марччих. Мэтгэлцээ бас нэг чадвар шаарддаг тий. Ер нь бол ингээ та нар чинь сурч байхдаа л ер нь ингээ мэтгэлцээний яваар нэлээд ингээ мэтгэлцдэг шүү дээ. Нэг баг болол тэгээд мэтгэлцээнийг болохоор би их сургууль сурч байхдаа болохоор яг нэг олцчих байсан. Гэхдээ тухайн үед яг утгыг нэрээс ойлгоогүй байхгүй. Тэгэхээр өөрийн чинь хувьд бол одоо ингээ нөгөө мэтгэлцээний талаас мэдээж сайн бэлтгэгдчихэж нөгөө ойлч одоо тэр хүнийг өмгөөлнө мэдээж нөгөө баримт нотлоотойгоор нөгөө нэ хамгаалах бах тий. Тэгэхээр ер нь мэтгэлцээ гэж юу юм бэ тий? Ямар ур чадварыг бас шаардаад тийм товчхон нэг бас нэг тийм хуваалцвал тий. Мэтгэлцээ гэдэг бол одоо тухайн сэдвэр нотлогч тал, сөргөлдөгч тал, нисаагч тал гэдэг ингээ хуваагдаад аргументууд төшүүлээд тэрийгэ дэмжиж нөгөө талд асуулт тавиад ингээд бол явдаг зүйл. Энэ бол үндсэндээ энэ шүүх хурлын процессд л одоо оюутнуудыг бэлтгэжсэн юм зүйл байгаа юм л та. Нөгөө төгөр энэ ч одоо парламентд бас одоо энэ мэтгэлцэн чи явна. Засаг барьж байгаа одоо нам сөрөгчин болж байгаа талууд ч мэдээж бас мэтгэлцэнээр л явж улс орны бодлого бас явдаг штеп. Тэгэхээр бол ингээд яг энэ төрийн бодлого тодорхойлох, эргээд шүүх хурлын танхимдас бодлого ярьж хүний эрх хамгаалдаг ийм ажилт бол маш чухал зүйл. Хуулийн сургуулийн оюутнуудын хувьд бол за нийтлэгээр бол ер нь парламентын мэтгэлцэн гэж байдаг. Ямар сургуулийн оюутан оролцох боломжтой.
парламентын мэтгэлцээн бол Монгол улсад бас нэлээд амжилттай явдаг. Олон улсын парламентын мэтгэлцээнүүд ч бас сүүлд оролцож байгаа мэдээлэл байна. Хуулийн сургуулийн оюутнууд бол шүүхийн мэтгэлцээн гэж явдаг. Яг одоо энэ шүүх хурал шиг тодорхой эргэцүүн кейс асуудлуудыг өгөөд ингээд нотлогч тал, няцаагч тал нь тэрэндээ мэтгэлцээд бэлдээд асуулт тавьад. Яг л одоо бодоход бол өнөөдрийн хурлын процесс явагдаад байгаа шүүх хуралдааны. Би бол 1-р курсээсээ эхлээд 2-р курсээсээ эхлээд 3-р курстэй хүртэл ингээд оролцоо явж ирсэн. Тэгээд тэндээс маш их зүйлийг сурсан. Оюутнууд маань бол ялангуяа хуулийн сургуулийн оюутнууд шүүхийн мэтгэлцээнд бол зайлшгүй орж өөрийгөө сорж тэндээс суралцаж явах хэрэгтэй. Энэ бол маш чухал зүйл. Хэрвээ тэгсэн багт бол дөнгөж төгссөн оюутан юм оюутан багтаа яг бодтой шүүх хуралдаанд орох юм бол ер нь туршлагатай байх магадлал айгүй өндөртэй. Яаж цочроо гарна гэдэг чинь. Тэгээд тэр нь бол айгүй сайн давуу тал болдог байна. Мэтгэлцээ бол маш үр дүнтэй. Одоо ингэж бодоход бол мэтгэлцээний ур чадвар буюу хүнд зөв асуулт тавих, тайлбараа зөв хэлэх хамгийн гол нь товч тодорхой ойлгомжтой ойлгохоор чанга ярих. Тэр ярианы дикц сайтай. Ингэж ярих бол өмгөөлөгч хүний маш чухал ур чадвар болж байгаа юм л да. Тэгэхгүй яриаг сонсохдохгүй байгаа хүнтэй бол мэтгэлцээ тун хэцүү байдаг. Тэрнтэй адилхан шүүгчид бол яриаг сонсохгүй байгаа өмгөөлөгч бол өөрийнхөө санааг бүрэн дүр ойлгуулна гэж байхгүй гэсэн. Тэгэхээр их л чухал зүйлийг өөрөөсөө асуулаа. Зя тэгээд мэрэгчлэр ер нь ажиллаж явах үеийн амжилттай хэрэгжүүлсэн сайн туршлага байвал хуваалцаач. Ажиллаж явах үеийн амжилттай хэрэгжүүлсэн туршлагын хувьд бол за юуны хувьд харилцагчтайгаа харилцааны хувьд бол бас амжилттай хэрэгжүүлсэн зүйлүүд байна. Тэрний юу гэхээр эргээд энэ нөгөө хүний ажлыг хийж байгаа хуульч өгөөлөгч хүмүүс бол репорт буюу одоо энэ тайлагнаж ажлаа танилцуулж авах энийг бол би одоо өөрийнхөө бас боломжийн хийж сурсан гэж боддог. Яагаад тэгэхээр хүний ажлыг явуулж байгаа тохиолдолд энэ бол 7 хоног болгон 2-7 хоног тутам за зарим ажлаар сард нэг удаа заавал мэдээлэл өгч явах хэрэгтэй. Энэ хүн бидний ажил ямар штандаа явж байна, яаж явж байна. Тэр мэдээллийг өгөөд бас ингээд тайлбарлаад явах нь маш чухал. За тэгэхгүй бол нэг ажил аваад алга болчдөг гэж хүмүүс ярьдаг байхгүй юу? Ерөөсөө олдохоо болчдөг гэдэг. Энэ бол мэдээлэлээ үргэлжлүүлэгчтэй тайлбарлаж, тайлгнаж, ажлаа танилцуулж яваа сул тал байхгүй юу? Тэгэхээр бол тэрэн дээр тийм давуу тал байна. За нөгөөдөөгөр бол яг хуу ажлын одоо ололт амжилт гэх юм бол олон чиглэлийн ийм өөртөө адилхан залуу ийм манлайлагч хүмүүстэй бас их танилцж тэдний санаа бодлыг солилцож эргээгээд тэндээс өөрийнхөө ажилд юуг авах боломжтой вэ? Тэрийг авдаг нөхцөл давуу талтай. Тухайлбал энэ илтгэл тавих презентацийг яаж одоо хуульч бид нар бол их нурших гэдэг тал бий. Гэтэл одоо чи өөрөө мэдж байгаа манай зөв сангийн залуу манлайлал хөтөлбөртөө илтгэлийг яаж хүмүүс сонирхолтой аргаар товчхон тавьж байна. Яаж хуульчаас илүү ойлгомжтой ярьж байна. Энэ бүхэн чи эргээд надад туршлага болоод би энийг ажил дээр ашиглаад ингээд явж байна л да. Одоо тэгэхээр маш их нурсууд текстнээс илүү хуулийн сургалт материалыг ч гэсэн бид нар маш товчхон байдлаар хүмүүст илтгэж болох юм байна гэдгийг ажил туршлагаараа олж авах жишээ нь. Тэгэхээр ингээд маш олон туршлага нь одоо бүгдийг нь бол санаж чадахгүй. Тодорхой санаж байгаа юм л. Зөв. За ерөнхийдөө одоо нэг жишээлбэл та карьераа хэрхэн төлөвлөсөн бэ? Ер нь одоо төлөвлөдөг үү? Хэрв ер нь төлөвлөдөг бол хэдэн жилээр төлөвлөдөг вэ? За карьер төлөвлөх асуудлын тухайд бол маш чухал. Оюутан байхасаа төлөвлөж эхлүүл аюу зүг байгаа. Миний түрүүний ярьсан нэг аль чиглэлээр нь явахаас эхлэв. За миний хувьд бас ялгаагүй ер нь 4-р курсээс карьераа төлөвлөж эхэлсэн. Одоо нэгэнд энэ мэргэжлээ сурж байгаа бол би эргэл хөцөлтүүгээр хуульч болох юм байна. Би хуульч болж байгаа бол би цаашаа шүүгч болох юм уу, төрийн байгууллагын хуульч болох юм уу, прокурор болох юм уу, өмгөөлөгч болох юм уу, яах юм бэ гэдэг ингээд явж байгаа. Тэгээ оюутан байхаас бол би үндсэндээ бизнесийн эрх зүй, компанид хуулийн зөвлөх хийгээд ингээд компанийн бизнестэй холбоотой хуулийн ажлыг хийгээд явах нь зөв юм байна гэж төлөвлөд эхэлсэн. Тэгээ тэр хүрээндээ бол би компаниудаас зарласан тэтгэлэг хөтөлбөрүүдэд материалууд тэнцсэн. 3-4 хөтөлбөр тэнцээд тэгээ тухайн компаниудын онцлогыг судалж мэдээд energy resource гэдэг хувьцаат одоо хамгийн биржийн хувьцаат компани дээр дадлага их боломжтой болоод ингээд дадлага тэнд хийгээд за төгсөөд бол бод гөрөвт ажиллаад ингээд бол яг төлөвлөгөөр явж байгаа юм. За тэгээд компани яг ингээд нөгөө галт тоогон дотор ингээд ажиллаад үдцсэн хүмүүс дараагийн алхам бол бизнесийн байгууллагуудад ирээд зөвлөгөө өгдөг болёо.
зөвлөхөжлөө үзүүлье. Тэгээд өмгөөлөгч болъё гэдэг дараагийн шатны төлөвлөгөөг гаргаад үндсэндээ бол миний эхний жилийн төлөвлөгөө бол 3-4 жилээр гаргаад явжсэн гэж би одоо бодод байгаа юм. Одоо бол би нэг 5 жилээр л төлөвлөхийг хичээж байна. Тийм одоо 25 жилдээ бол ямар ч гэсэн дээд тусрал одоо босрлын төвшинг ахиулаад магистрийн зэрэгээр гадаад улсад одоо сурч төгсөх тийм төлөвлөгөө тавьчаад байна. За тэрнээс өмнө одоо байгаа байгууллага яаж улам тогтворжуулах уу, чадваржуулах уу гэдэг юм төлөвлөлөөтэй. За эргээгээд сураад ирсний дараах одоо ажлууд гэвэл яг бас ингээд дараагийн түвшинд гаргахаар илүү одоо олон улсын түвшинд ажиллах юм харилцагчийн том харилцагчдаар ажиллах юм төлөвлөгөөнүүд бол гаргаж байна. Тэгэхээр ингээд нэг 5 жилээр төлөвлөлөөд яг 10 20 жилээр бол одоохондоо бас төлөвлөлт хэцүү байгаа. Тийм нөгөө эдийн засаг нийгэм өөр айгүй хурдтай хөгжиж байна. Технологийн хөгжил айгүй сайн хурдтай явж байна л да. Тэрнээр хойч бид нар ч гэсэн сайн төлөвлөхгүй бол маш хэцүү болчиход байгаа. Тэгэхээр карьерийг бол үндсэндээ оюутан байхад төлөвлөөд энэ мэргэжлэрээ яаж хаашаа явах юм гэдгээ дүр зураг хараад магадгүй карьер төлөвлөлтийн байгууллагууд руу уулз зөвлөгөө аваад эсвэл над шиг юм бас нэг мэргэжлэрээ 5-10 жил ажилласан хүмүүстэй уулз зөвлөгөө аваад явуул хуулийн сургуулийн оюутнууд хэрэгтэй. Яг энэ агуулгынхаа хүрээнд хуулийн оюутны амжилтын хөтөч гэдэг номыг 2010 онд гаргаж ирсэн. Хамтран зохиогч нартай хамтраад одоо төгсөлтийн залуучууд доод курсын дүүнэртэй хамтраад ингээ гаргаж ирсэн. Тэгээ тэр номон дээр бол яг энэ хуулийн сургуулийн оюутны карьер төлөвлөх, тэтгэлэг хөөцөлдөх яг энэ бүх юм бол байгаа. Тэгэхээр манай одоо legal data гэдэг бид тийм бас нэг үсгэн байгуулсан хууль зүйн судалгааны хөтөлбөрийн захим сан гэж байгаа. Тэр дотор энэ ном бол онлайнаар ингээд тавьсан байж байгаа. Тэнд бол хуулийн сургуулийн бүх юмуд бол байршиж байгаа. Бүтээлүүд байршиж байгаа. Тэндээс бас тодорхой хэмжээний төлөвлөртэй төлөвлөгөө олон төрлийн бүтээл байгаа. Танилцаад бол авах боломжтой байгаа шүү. Одоо сонсож байгаа хүмүүс маань бол оюутнууд байж болно шүү дээ. Тийм тийм. Залуу мэрэгчлүүд ч байгаа. Тэгэхээр тэдэрт маань хэрэгтэй л гэж бодож байна да. Би нөгөө мөнх шаргалын яг саяны яриад байгаа номыг бол уншиж ирсэн л да. Аваад бүр уншиж ирсэн. Тэгээд их сонирхолтой бас нэг юмнуудыг оруулсан байсан шүү. Санаануудыг яаж жишээлбэл одоо тэр эссегийн бичвэн гэдэг хэсгсүүлээ тий. Баярлалаа. Их мундаг чадвар шаардсан ажил хийдэм билээ. Тэгээд би нэг ийм юм сонсч ирсэн. Одоо нөгөө Гагийн шүүхт ажилдаг нэг монгол залуу байгаа шүү дээ тий. Тэр бол тий орчлон гэдэг тий. Тэр хүн болохоор ингээд нөгөө би нэг нийтлийг уншиж ирсэн. Тэгэхэд би ингээд за надад бол ямар ч юм ингээд одоо ингээд харахад бол би нэг 20-30 жилийн карьер бол байна гэж ярьж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд олон улсад одоо жишээлбэл ингээд нэг карьер хийхээ ингээд хөгжин ингээд төлөвлөсөн байт юм уу? Эсвэл одоо ингээд за ямар ч юм би нэг эндээ ингээд төлөвлөнгөтэй олон улсад болон дотоодд ингээд карьер төлөвлөлт юу н ондоо байдаг юм а гэдэг ийм бас нэг юу байгаад идэм үү? Тэрийг за ер нь бол яг олон улсын эрх зүйн анги, энгийн эрх зүйн анги гэж байдаг. Их сургуульд бол олон улсын эрх зүйн анги бол үндсэндээ энэ олон улсын байгууллагуудад ажиллах, олон улсын худалдааны чиглэлээр ажиллах, цаашлаад олон улсын эрүүгийн шүүх, олон улсын байгууллагуудад ажиллах бас юм том боломжтой мэргэжилтэй. Хоёр мэргэжилтэй гэсэн үг. Нэг нь олон улсын эрх зүй, нэг нь энгийн эрх зүй. Би бол энгийн эрх зүйг төгссөн. Ахт энгийн эрх зүйг төгссөн ч гэсэн хэлний чадвараа сайжруулаад, туршлагаа нэмээд ингээд олон улсын байгууллагад ажиллах боломжтой. Олон улсын байгууллагад төлөвлөлт бол мэдээж тухайн байгууллагад суралцж ажилладаг одоо юм орчлон өмгөөлөгч шиг юм хүмүүстэй холбогдож төлөвлөхгүй бол хэцүү л дээ. Би бол яг Монголын дотоодын зах зээл дээр дотоодын орчиндөө хуулийн сургуулийн оюутнууд бол карьер төлөвлөхийг зааж өгч одоо хэлж өгч боломжтой. Гэхдээ олон улсын гэдэг бол маш өөр өөрөөр ялт болж байгаа юм л да. Тэгэхээр олон улсад төлөвлөх юм бол хүнээсээ шалтгаална. Хэлний чадвар маш шаардна да. Гадаад хүнд сурвалж төгссөн байхад бас шаардна. Тэр бол даваа тал болно. Миний хувьд ч гэсэн бас олон улсын тэрээр сурвалж төгсөх юм бол тодорхой хэмжээнд дадлагч ажиллах юм сонирхол бол байгаа. Тийм чинь илүү л туршлага олж байгаа юм да. Хүйр нь бол насаараа л туршлага олж байгаа. Тэгэхээр түрүүний хэлдгээр одоо над ч гэсэн бас нэг 20-30 магадгүй 35-40 жилийн карьер байлаа гэж бодоход энэ бүх зүйлийг бол дайрал өнгөрөх нь зөв л гэж харж байгаа. Энэ сонирхолтой, талаараа сонирхолтой ажил гэж ойлгож байна. За тэгээд дараагийн нэг асуулт руу орохоос өмнө болохоор нэг юмыг бас нэг сонсогч нартай хэлсэн дээр баг. За манай мөнх жаргал маань болохоор зураг сангийн YLP буюу Young Leadership програмд хамрагдчихсан. Тэр хугацаанд бас нийгэмд чиглэсэн төслүүдийг хийдэг. Тэр төсөл дээр эрүүл сонголт тий. Ухаалаг сонголт. Ухаалаг сонголт гэдэг одоо хэрэглэгч нар яаж нэг юм хүнсний бүтээгдэхүүнээ
сонгож авах вэ тий яг зөв хүнсний бүтээгдэхүүн яаж сонгож авах вэ ийм төсөлтөөр бас ажиллаж ирсэн маш сонирхолтой байдлаар энэ төслийг хэрэгжүүлж ирсэн. За энэний дараагаар Lead Mongolia хөтөлбөрт exchange тий Америк руу одоо явж сураад буцаж ирэнгүүтээ төсөл хэрэгжүүлдэг. Ийм бас сайн дурын тэтгэлэг хөтөлбөрт бас хамрагдаад явсан байна. За тэгэхээр сайн дурын ерөнхийдөө ингээд ажилд ингээд өөрийн чинь харагдахад бол бас нэлийн ингээд оролцоод байгаа харагдаад байна л да тийм. Тэгэхээр сайн дурын ажил юу нь яагаад өөртөө чинь ингээд хэрэгтэй юм бэ? За яагаад чухал юм? Тий, яагаад чухал юм гэдгийг бол 2-3 фактороор тайлбарлая. Эхнийх нь бол энэ зах зээл, энэ мэргэжил дээр амжилттай ажиллаад магадгүй гадаадын сайн сургууль явъя гэж төлөвлөж байгаа хүний хувьд бол энэ олон нийтийн ажилд оролцоог маш их хардаг юм байна. Энэ хүн зөвхөн мэргэжлэрээ ажиллаад зөвхөн тэр тойрогтой яваад байдаг хүн үү? Эсвэл өөр тойрогт ороод өөрийгөө хөгжүүлээд нийгэмдээ бас туслаад яваад байдаг. Зөвхөн амиа хувь ачаас амтан байна уу? Нийгэмдээ туслаа хүн байна уу гэдгийг харддаг юм билээ. Олон улсын байгууллагууд ч тэр орчин үеийн томоохон компаниуд ч тэр том сургуулиуд ч тэр. За тэр шаардлага бол нэгдүгээр тамилж байгаа. Хоёрдугаар өөрийгөө хөгжүүлэх шаардлага зөв өсний шаардлага байгаа. Түрүү хэлсэн зөвхөн энэ тогоондоо би хуулийнхаа салбарын тогоондоо байгаатай бол би энэ дотроо л би байгаад байна. Энэ хөгжихгүй л дээ. А өөр бусад нөхдүүд хүмүүстэй танилцаад, мундаг залуучуудад танилцаад тэр зах зээл, тэр чиглэлээр бас юм хийвэл илүү хөгжиж байгаа. Нэг гурав дахь нь бол энэ. А дөрөв дахь нь бол эргээгээд хуулийн салбартаа ч гэсэн би энэ сайн дурын ажлыг хийж болох юм байна гэдэг энэ ойлголтыг бас олж авах үднээс би энэ олон нийтийн ажлууд маш их ойтогтой оролцоод байна. Тэгээд энэ төслүүд бол дандаа л хэрэгтэй үр дүнтэй төслүүд байж гэж бодож байгаа. Одоо шил миний хэрэгжүүлсэн ухаалаг сонголт төсөл бол хамгийн энгийнээр одоо хүмүүс бараа бүтээгдэхүүн дэлгүүрээс судалж авахтаа, хүнснэгтүүд авахтаа хугацааг нь хардаг бай. Одоо код уу энэ нэг хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, хоригдсан бүтээгдэхүүн, нөөцлөгч гэдэг аягүй олон химийн хортой бодисууд байдаг. Тэрийг шалгаж авч яа гэдэг хөвшлийг л суулгах байсан. Тэгээ одоо бол надад тэр хөвшил бүрэн суудсан. Баян хугацаар нь, баян код харна. Манай гэр бүлийн хүн ч гэсэн баян шалгаж байна. Ингээд гэр бүлэрээ бас өөрсдийнхөө тодорхой бүр хэрэгжүүлээ явж шээ. Энийг бол яг маш сайн хэрэгжүүлж байгаа. Тэгээ олон хүмүүс ч гэсэн ийм хвшил рүү орж байгаа юм байлаа. Тэгэхээр магадгүй тухайн үед бол эрт байсан үедээ ч өнөөдөр айгүй чухал тавигдж байгаа асуудлыг л бид 5-6 жилийн өмнө хүндэж ирсэн байна. Тэгэхээр тийм давуу талтай байна. Lead Mongolia хөтөлбөрийн хувьд бол авилгын эсрэг энэ ил тод байдлыг сайжруулахын төлөө бас залуусын ил тод байдал залуусын үзэргээ төслийг хэрэгжүүлээд ингээ видео контент уралдаан зарлаад тэр нь бас ингээ залуучуудаа манлайлаад ингээ эргээд бид нар тэр төслөөсөө маш их юм сураад ингээд одоо энэ Lead Mongolia хөтөлбөрийн төгсгчдийн холбоонд бас ингээд үйл ажиллагаанд нь оролцоод олон залуучуудтай танилцаад ингээд бүх хөтөлбөрүүд маань дандаа ингээд үр өгөөчтэй дандаа хэрэгтэй. Гэтэ хамгийн нэг зүйл үүдгийг залуучуудаа хэлэхэд аливаа нэг иймэрхүү хөтөлбөр арга хэмжээ төслүүд юмд оролцож байгаа бол оролцсон шиг оролцоорой. Цагаа зориулаарай. Хичээл зүтгэлээ гаргаарай. Тэгэхгүй зүгээр нэг нүрээ царайгаар харуулсан болоод орчих юм бол өөрт нь ч хэрэггүй өрөөлж өөрийг чинь бол мартдгийн шүү. Энэ чи ягаад тэгэхээр аюу том нэтворкийг үүсээд бид нар одоо бол ингээ холбоотой явж штэ. Энэ л давуу тал واخгүй. Энэ том боломжийг алдж байгаа асны хэсэг нь байдаг юм. А ихэнх нь бол боломжийг бүрэн дүр ашигладаг. Тийм хэсэг нь байна л да. Тийм зүйлийг бол хэлмээр байгаа. За тэгээд одоо болохоор нөгөө карьерийнхаа туршлага хүүхд түүхээс ингээ хаваалцаа чи анх ажлын гараа хаанаас эхэлчихв те. Миний нөгөө нэг мэдхийн мөх шаргал бол одоо YLP хөтөлбөрт бид нар ингээд цуг хамрагдаж байхад бол нэг компанид ажиллангаа хажуугаар нь өөрийнхөө энэ хуулийн фирмийг үүсгэн байгуулж ирсэн те. Тэгээд би ингээ бэлдээл явж ирсэн те өөрийнхөө ингээд одоо компаниг. Тэгээд тэр үеэс нь бол их хөдөлмөрч мундаг одоо хийж бүтээж байгаа залуу байна да гэж явал харж ирсэн. Баярлаа. Ер нь тэрнээс хойш ингээ юу болоод өгөрөө те бид нар ч бас уулзааг нь нэлээд удлаа те. Тий. За түрүү хэлсэн нөгөө нэг карьераа оюутан багтаа төлөвлөхийн давуу тал нь бол би 3 дахь курсээсээ 4 дахь курсээ төлөвлөсөн байсан. Тэр давуу тал нь бол эрт ажилд ордог, ажлын байраа эрт олоод авчих боломжтой байдаг. Би 5 дахь курст байхдаа хуулийн сургууль 5 жилээр төгсдөг. 5 дахь курст байхдаа Андэн Бацаа адвокатс гэдэг одоогийн Анд адвокатс гэдэг Монголын бас томоохон хуулийн фирмүүдийн нэг. Энэ хуулийн фирмд би хуульчаар туслах хуульчаар ажиллаад эхэлсэн. За яг удирдлага захирлынх нь бол туслах хуульчаар ажиллаад ингээд ажлын гараа оюутан багтаа эхэлсэн. За тэгээд тухайн үед бол хуулийн фирмийн одоо 5
талаар өөрийнхөө нүдийг нээгээд ийм хуулийн үйлчлэгээний зах зээлийн талаар маш сайн ойлголттой бас болж авсан юм. Гэхдээ өөрийнхөө хэмжээнд. Тэгээд нөгөө яг төлөвлөж ирсэн компанийнхаа доторны ажил гэдэг зорилгын үүднээс бод группт ажилд орж байгаа юм. Ойтом төгсөөд одоо ойтом 5 жилээ төгсөөд анхны хоёроо хийх гэснийхаа дараа гэсэн үг. За тэгээд бод группт бол би яг толгой компанид ажиллаж исэн. Бод интернэшнл компанид бас яг хуулийн ахлах үйлчийн хамтар би өөрөө хуульчаар ажиллаад ингээд том группийн хэмжээний асуудлууд, группийн компаниудын бизнесийн асуудлуудаар зөвлөгөө маш их зүйлийг сурсан. За бод группт бол 2 жил орчим ажиллаад ингээд дараад нь бол эргээд хуулийн фирмийнхаа зах зээл рүү орж ажиллаад хуулийн фирмд бол ILB партнерс гэх бас хуулийн фирмд ахлах үйлчээр за захирлын үүргийг бас оруулж ингэж бол бас 2 жил орчим ажилласан. Эргээд нөгөө хуулийн фирмийн зах зээлтэй бас өөрөө гартаж ажиллаж үзэж туршлага бодлоо. Ингээд үүнийхээ дараа бол өөрийнхөө компаниг байгуулад тэрийг бол бэлдээд явж ирсэн. Тэгээд компани бол яг аль биесээр 2014 оноос эхлээд аль биесээр бүтэн цагаар компанид цагаа зарцуулаад одоо стартапыг тэр үед эхэлчихлээ юм л да. Бидний хамт ярьдаг. Тэгээд стартапын процесс бол үндсэндээ нэг 3 жил үргэлжилсэн. Тэгээ 3 дахь жилдээ 3 жилийн дараагаас эхлээд компани нь бол тогтворчоод байнгын орлоготой болоод ингээд ажлууд бол ингээд улам өсөд ингээд нэмэгдээд анх бол ганцаар эхэлж ирсэн. Одоо бол гаруулаа байгаа. Тэгэхээр бол хүмүүстний хүч өргөцсөн. Тэгээд тэрнээс хойш одоо яг миний яриад байгаа мөлийн хэмжээ хатуурнаас өтөг нөхөрлөлөө хуулийн фирм 14 оноос эхлээд эрчимтэй хөгжүүлээд өнөөдөр 6-7 жил бол хөгжүүлжлээ. Байгуулсанаас хойш бол 8 дахь жилдээ болж байгаа. Тэгэхээр бол яг л одоо ингээд шатаар төлөвлөд явбал бас их зүгээр юм байна. Энэ дотор нэг л хэлэх юм байна. Тууштай байх. Тууштай л бай. Яг л нэг зорьсон юм байвал тэрнийхээ үр шимийг үзэхин төлөө 1 жил хамаагүй 10 жил хамаагүй тууштай л явбал үдис зэрэгтэй бас амжилт гарч болдго юм байна гэж би хэлмээр байгаа байхгүй. Тэгэхгүй ингээд юм руу үсчээл болоод хүмүүс байдаг л та. Тэгэж аяндаа нэг юмнийхээ үр дүн үзсэн дараагийн түвшний юм хийхэд боломж гардаг л байхгүй. Тэрийг л энэ подкастыг сонсож байгаа одоо үеийн залуучууд дүүнер ах эгч нар бас байгаа ах тэр хүмүүстэй хэлье. Миний л туршлага яг ийм л байна. Зөв. Ааха. За ер нь бол нөгөө нэг ингээд би ингэж ойлгосон. Учиргалтай бизнесийн одоо нэг эрх зүй талдаа илүү зөвлөгөө үйлчлэгээ өгдөг гэж ойлгосон. Зөв үү? Тийм. Ер нь бол тэр талаараа илүү байна. Шүүхийн хэрэг маргаан дээр юу иргэний хэрэг захааны хэрэгүүдээр ажиллана. Эрүүгийн хэрэгээр бол манай өөр мэрэгсэн өгүүлэгч нар манай ажиллаж байгаа. Тэгэхээр өөрөө ч ойлголт бол зөв байна. Тэгээд нэг ийм юу байгаадсан. Би аюус тод санаад байгаа юм. Одоо IPO хийхэд тодорхой хэмжээнд бас нэг хуулийн фирм underwriter хийдэг. Тэ. Эрхтэй байх хэрэгтэй тий. Тэгэхээр танах болохоор тэр нь болцсон гэж ойлгосон зөв үү? Тий, одоо бид нар чинь хуульчийн лиценз авсныхаа дараа энэ хөрөнгөний зах зээл дээр бид нар IPO хийх гэж байгаа компаниуд, хувьцаат компаниудад зөвлөгөө өгөх юм бол бид нар зөвшөөрлийг санхүүгийн цэцлэхороноос авах хэрэгтэй л доо. Тэгээд санхүүгийн цэцлэх хорооноос 2015 онд зөвшөөрөл аль биесээр авсан. Тэгэхээр бид нар одоо өнөөдөр хүртэл бол бас нэг 10 орчим дүгнэлт гаргаад 10 орчим ажлууд хийцэн байна. Тэгэхээр бол бид нэр аль биесний зөвшөөрөл авсан гэсэн үг. Тэгэхээр бид нар тэр хандах сонирхлын бол сандж болно гэсэн үг. Зөв. Энэ одоо IPO хийхэд одоо underwriter хийх тэр хуулийн фирм нь тэд байх ёстой гэсэн тоо байд юм уу Монголд? За зүгээр бүртгэгдсэн хуулийн фирм бол одоо 30 гарцаа явж байгаа хаа. Тооны хязгаарлалт бол тавихгүй. Яг нөгөө тухайлсан ажил дээр бол мэдээж том одоо олон улсын одоо жишээл Эрдэнэс 5-7 мэтийн юм том Монголын том IPO-н дээр бол гадны хуулийн фирм, Монголын хуулийн фирм гэдэг хэд хэдэн фирм бол ажилладаг хуулийн компани нөхөрлөлүүд. Дотоодын хувьсгал компаниудын хувьд бол нэг хуулийн фирмээс зөвлөгөө авах уу, хоёр хуулийн фирмээс авах уу гэдэг нь өөрсдөө сонголтын асуудал. Үндсэндээ нэг хуулийн фирмтэй хамтарч ажилладаг дүгнэлт гаргаж болдог. Гол нь тэр чинь Андреатс нь орж ирж байгаа. Андреатс чинь өөрөө бас зөвшөөрлөлтөй, тусгай зөвшөөрлөлтөй мэргэжлийн компани орж байгаа. Тэр хүн бол энэ компани хэдэн төгрөг босгох үед гол ажлыг хийж байгаа байгууллага шүү дээ. Тэгэхээр тэрний хажууд бол бид нэр хуулийн дүгнэлт гаргана. Хажууд нь дахиад эхлэн бодох бүртгэл, аудитын дүгнэлт гаргана, хөрөнгөний үнэлгээний дүгнэлт гаргана. Шатны мэргэжлийн байгууллагад ордог л айгүй том ажил болдог юм байлээ. Тий. Бид нар бол одоо зөвхөн хуулийн дүгнэлтийг гаргана гэсэн. Тий. Зөв. Ерөнхийдөө нөгөө нэг та бүхэн сонсож байгаа бах тий. Тэгэхээр альва нэг юм стартап нэг 5 жил бол ингээд
нухуугүй юу те босох уу эсвэл болох уу гэдэг нэг шийдэгддэг те. Гэтэл ингээд мөнгө чаргал маань бол ингээд тууштай явсны түнд те. Ингээд компани бас нэлээд тогтоосон байна. Тэгэхээр сонсогч нартаа захиж хэлэхэд бол тууштай байдал их чухал юм байна шүү. За тэгээд энэ чиглэлээр ер нь сурч ажиллаж байгаа залуучуудад ер нь хандаж ямар зөвлөгөө өгөх вэ? За яг хуулийн чиглэлээр сурч байгаа оюутнуудад бол нэгдүгээр курст ороод ерөөхдөө энэ салбар руу хөл тавилаа гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр хичээлээ маш сайн хий. Хамгийн чухал бүх хичээлдээ болж игэл маш сайн анхаарал. Тэгээд түрүүний хэлснээр 3 дахь курсээс юм ахлах курст ороод би ер нь цаашаа аль чиглэлээр явах сонирхолтой юм байна. Би ер нь яг юунд нь тохирох юм байна. Тэр салбар эрх зүй чиглэлээр өөрийгөө ер нь бэлдээд хичээлүүдээ илүү судлаад яв. Тэгээд нэмэх нь мэтгэлцээнд оролцчих, илтгэлийн уралдаанд оролцчих, эрдэм шинжилгээний бага хурал хий, судалгаа хий. Хуулийн ажил бол найруулж бичдэг, дүгнэлт гаргадаг бичгийн ажил шүү бас нэг талаараа. Дандаа яриад яваад байдаг ажил биш ээ. Энэ ажил бол бичиг цаасны ажиллаа. Тийм учраас маш сайн бичих чадварт суу. Тэгэх юм бол маш давуу тал болно. Тэгэхээр өөрийгөө аюул сайн сорж юмар байгаа. Тэгээд тэтгэлэгт уралдаан хөтөлбөрүүд ч гэсэн орц сорж явах хэрэгтэй. Тэгээд өөрийнхөө гарт бол энэ бүх чадваруудыг олоод авсан багт бол төгссөнийхөө дараа мэргэжлэрээ ажиллахад маш давуу талтай шүү. Надад бол одоо 7 газараас ажлын санал ирж илаа. Төгсгөөд 2011 он ч юм бол сонсож байгаа биз? Эдийн засгийн оргил шүү дээ. Монгол улсын эдийн засгийн өсөл 17% байсан. Маш сайхан жил байсан. Тэгээд ажлын байрнаас бол айгүй олон газараас санал ирсэн. Бүх том банкуд, том бизнесийн байгууллага, уулуурхан компани, хуулийн фирм гэдэг ингээд 7 газар санал ирж илаа. Тэгээд би яг шийдвэр гаргаад нэг сонгоод орж ирсэн. Тэгэхээр яг тийм за төгсөөд ингээд ямар нэгэн ажилд одоо ингээд ямар ажилд орох вэ гэдэг ингээд боддог байхгүй. Уг нь бол тэр ажлыг бол оюутан багтаал бэлтжмээр байгаа юм л да. Би цаашаа ингэж явна гэдэг. Тэгэх юм бол тэр толгой ашлах хэрэггүй. Хэрвээ төгсөөд ажиллах байгаа юм одоо юу хийдэг гэсэн боддог бол одоо ямар ч байсан мэргэжлэр ажиллаад явал үсгэл хэрэгтэй. Тэгэхгүй бол өөр мэргэжлэр ажиллаа явах юм бол цэвэрнэ, холтно, улам холтно. Тэгээд хуульчийн шалгалтандаа маш сайн бэлдээд ингээд хуульчийн эрх аваад ингээд явах хэрэгтэй л да. Тэгэхээр бол бүх одоо карьер төлөвлөлт бол өөрсдөө гарт байна. Тэгэх юм судалчих. Энд дээр нэг хэлэх гэж байгаа юм бол мэдээллийг хаанаас яаж олж авах вэ гэдгээ хуулийн сургуулийн оюутан ч гэсэн аюул сайн төлөвлөж бодож авах хэрэгтэй юм байна. Би бол ерөөсөө тухайн үед бол сургуулийн хуулийн сургуулийн зарлалын бүх самбар дээрх мэдээллийг уншдаг. Мөсийн салбар сургуулийн зарлалын самбар дээрх бүх мэдээллийг уншдаг. Номын сан одоо үндэсний номын сан нацад өржин номын сангийн зарын самбар дээрх бүх мэдээллийг уншдаг. Ингээд тухайн үед бол зориг сангийн гадаах зарын самбарыг бүх мэдээллийг уншдаг. Ингэж бол өөрийнхөө мэдээллийг хайж олж авдаг байсан. Хоёрдугаар интернетээс би Google-ээс хайдаг байсан. Тим уралдаан, тим тэтгэлэг хөтөлбөр, ийм төслгээд. Тэгээ ингээд зар мэдээлэл олж аваад тэрэндээ өөрийгөө бэлдэж явдаг. Тэгэхээр мэдээллийг яаж олж авах вэ гэдэг суугаа аягүй сайн нээх хэрэгтэй юм билээ. Өөрийгөө тэр юмд хөвшүүлэх хэрэгтэй юм билээ. Тэгэхгүй асар их мэдээллээс хоцрогдсон тийм хүмүүс их байна л та. Одоо бол харьцангуй гайгүй болж байгаа. Гэхдээ л хангалттай байдаг. Одоо бол бүр амарсан шүү дээ. Facebook-ийн орчин, интернетийн орчин, найз нөхөд мэдээллийн нэг юм бүр юм цунами. Тий. Одоо баг орондоо хөвчих чад мэдээлэл баг ирэх гээд байгаа байхгүй. Тэгэхээр миний үед бол одоогоос 10 15 жилийн өмнө шүү дээ. Тэр үед бол мэдээлэл бас хомс байсан шүү. Тэгэхээр тэр мэдээллийг алдаагүй учраас өнөөдөр өссөн үдээс хэрэгтэй тодорхой хэмжээний амжилтаар явж байна гэж ойлгож байна. За бас нэг асуулт байгаа. Тэр нь л юу гэхээр таны ажиллаж байхдаа ер нь сонссон хамгийн үнэтэй зөвлөгөө ер нь юу байсан бэ? Ажиллах хугацаанд аюу. Тий, ажиллах хугацаанд. Ажлын гараагаа ихснээс өсвөл гэсэн үг тий. За үнэтэй зөвлөгөө бол яг нэг хуулийн үйлчлэгээ, хуулийн одоо энэ фирмийн үйл ажиллагаа, өмгөөлөгчийн үйл ажиллагаа бол үйлчлэгээний бизнес л тий. Бизнесийн төлөвлөөр авах юм бол хууль зүйн үйлчлэгээд тэгээд хүний эрхийг хамгаалж байгаа асуудал тий. Үйлчлэгээний бизнес учраас бол нөгөө хэрэглэгч хаан гэдэг энэ ойлголт бол биднэрт ч гэсэн байх юм байна. Хэрэглэгчээ бол маш их бас хөндлөж харилцах хэрэгтэй бид нар. Хэрэглэгчээ маш сайн сонсох хэрэгтэй. Юу хүсээд байна, яагаад ийгээд байна. Тэр хүн зөв мэдээлэл өгөх хэрэгтэй. Тэгээ хуулийн фирмд ажил анх бол оюутан багтаа ажиллаж байхдаа бол яг энэ зөвлөгөөг бол би одоо авч ирсэн. Тий. Тэгээд хоёрдугаарт нууцлал. Тий.
нууц энэ үйлчлэгчийн нууц гэдэг бол маш чухал шүү. Чи гэр бүлдээ ч тэр ээж дүү ах дүү хамаатан сад найз зөвхөн энэ ажлын талаар үйлчлэгчийн талаар ямар ч мэдээлэл өгөх ёсгүй. Энэ бол зөвхөн чамд итгээд ярьсан л мэдээлэл байна. Тэр шиг хүнд задварлах ёсгүй. Хамтарч ажиллаж байгаа мөнгөлөгч юм уу хуулийн фирмдээ ярилцж болно. Өөр хүнд ч биш. Энэ бол маш том туршлага болсон л доо. Тэгэхээр энэ дээр бол үйлчлэгчийн мэдээлэл бизнес гэдэг бол энэ бол бүр үндсэн зарчим байна. Тэр хүн надад итгээд өмгөөллийн үйлчлэг авч байгаа юм. Тэр хүн хинч байж болно. Алуурчин, хулгайч, дээрэмчин, луурчин хинч байж болно. Надаас өмгөөллийн үйлчлэг авах хэрэгтэй үнсүүл заас хэрэгтэй учраас аваад явж байгаа. Тэгээ ийм нэг туршлагууд одоо юм их одоо санаанаас гардаг юм да. Тэгээ одоо ч гэсэн энийг баримтлал ажиллаа явж байна. За ер нь сайн мэрэгчлэн гэж ямар хүн ихлэх вэ? Өөрийн чинь одоо яг ажиллаж байгаа салбарын хувьд тийм. Сайн мэрэгчлэн гэдэг бол за нэгдүгürt яг саяны ярьдаг энэ хуульч хүн байх ёс зүй маш сайтай хүнийг би сайн мэрэгчлэн гэж хэлнэ. Шудраг, нууцлал хадгалдаг, ёс зүйгээ баримталдаг, хуулиа мөрддөг. Юмыг дандаа болохгүй чиглэл талаас нь хардаг, болохгүй замаар нь явдаг. Авилах хэл хавлын сүлжээ үүсэх эрсдэл дагуулдаг ийм ажлыг бол явуулж байгаа хүмүүс сайн мэрэгчлэлт бол биш. Тэр хүн бол энэ мэрэгчлийг бол одоос доош нь татж байгаа л үзнэ гэсэн. Анх залуугаас эхлээл зөв замаар л явж эхлэх хэрэгтэй мэрэгчлээ. Тийм аль болох өөрийгөө сорж, хуулийн дагуу ажиллаж, өөрийгөө дайчилж ажиллах хэрэгтэй. За хоёр дахь нь бол маш сайн юмыг нухацуудаг хүнийг би сайн мэрэгчлдэг. Одоо энэ хэрэг маргаа энэ юмудаа маш сайн судалдаг гэсэн. Зөвлөгөө өгч асуудлаа маш сайн судалдаг хүн л энэ салбарт амжилттай явна. Тэгэхгүй өнгөцгөн хараад судлахгүй байж чэжний бангаараа зөвлөгөө өгч ажилладаг ийм хүмүүс бол амжилттай явахгүй л дээ. За тэгээд гурав дахь нь бол юу байгаа. Яг энэ одоо энэ офисын чадварууд, энэ ажлын гүйцэтгэлийн чадваруудыг сайн эзэмших хүнийг би сайн мэрэгчлдэг гин. Өөрийгөө дайчилдаг хүнийг би сайн мэрэгчлдэг гэж хэлнэ. Баян өөрийгөө дайчилдаг, өөрийгөө сорддог, юм хийдэг. Тэгэхгүй хандсан ийм хүмүүс бол цааш ахихгүй. Тийм хүмүүсийг л ер нь сайн мэрэгчлээ шилэн дээ. Энэ хууль эрхцэн салбар дээр. Маш сайн хариултаа. Нэг юм асуумаар байгаа юм. Тэр юу гэхээр магадгүй те одоо жишээлбэл зарим оюутнууд юм уу эсвэл тус сурах гэж байгаа ч юм уу залуучууд бодож иж магадгүй. Бизнесийн чиглэлээр тэр тусмаа одоо жишээлбэл олон улсын ингээд ийм бизнесүүд дээр одоо Монгол улсад жишээлбэл орж ирдэг ингээд франчайзинг бизнесүүд тий. Эдгээр дээр жишээлбэл одоо хуулийн мэрэгчлэн гэдэг байдлаар ингээд суралцаж төгсөөд тэн дээр ажиллах хэрэгтэй гэдэг юм уу? Эсвэл хуулийн фирмтэй хамтраад тэр ингээд ажиллах хэрэгтэй гэдэг юм. Яа гэм бол одоо тэр энэ өөрийн чинь хувьд болно гэсэн иймэрхүү туршлага байвал цаач. Франчайзингийн бизнес хийж байгаа хүмүүс талаас нь асууж гэсэн үг тийм. Тийм бизнесийг бол мэдээж бизнесээ бол бизнесийн өнцгөөс нь бол сайн судлах хэрэгтэй баг. Тэр нь өөрийнх нь асуудал. Хуулийн мэрэгжлийн хуулийн фирмээс үйлчлэг авсан нь ер нь зөв. Дан ганц хуульч за үнэхээр франчайзингийн эрх зүйгээр гэрээгээр мэрэгсэн хуульч байх юм бол мэдээж хуульчаас зөвлөгөө аваад явах нь зөв л дөө. Илүүтэй мэрэгжлийн одоо хуулийн фирмээс зөвлөгөө аваад эхлэх юм бол маш зөв л дөө. Тэр чинь би өмнөөс томоохон гэрээний дээр ажиллаж ирсэн л та англи дээр гэрээ улсын том франчайз байсан. Тэгээд хуулийн фирм хөлсөд надаас зөвлөгөө авсан л та. Би өөрөө хуулийн фирмээр зөвлөгөө өгсөн. Тэгээд явахаар бол эхнээс нь яг хамтраад ингээд ажиллах юм бол хойш дүүсч гарах бүх үр дагавраа өөрчилж чаддаг юм билээ тэр хүмүүс маань. Тэгэхгүй өнгөцгөн ингээд хараад ажиллаад явах юм бол аягүй олон асуудал үүсдэг. Франчайзинг чинь дотроо одоо онцгой эрх олгосон, онцгойг олгоогүй гэж төрөлтэй байдаг баг жишээний. Онцгой эрх олгосон гэдэг нь зөвхөн Монгол улсын нутаг дэвсгэрт зөвхөн танай компани манай франчайзыг эзэмшнэ гэдэг даваа талыг олж авдаг баг шээ. Онцгой эрх олгоогүй бол мөн биш төгчөөд мөнх чагаал төгчөөд өөр хүмүүст ингээ өгөө яваад байдаг байхгүй. Одоо Монголд кофе шопууд бол нээлттэй байхгүй. Онцгой эрх олгоогүй. Онцгой эрх олгосон одоо бүтээгдэхүүний борлуулалт хийж байгаа зүйл шүү дээ. Одоо Германы Würth брэнд ч юм уу эдгээр бол ингээ том зөвхөн тэр ингээ салбартай ажиллах шээний. Одоо Apple бол одоо хэд хэдэн газар өгөөд байна те. Samsung бол аль бизнес Samsung-ийн төв юу хоёр гэдэг байна. Одоо 5 богдоор л авъя л да. 5 богч мөнх хадаа 5 богд Toyota 5 богд моторс хоёр компани зарж байна шүү дээ. Энэ хоёрт бол хоёул нь онцгой өгсөн байна. Иймэрхүү юм франчайзингийн юмнуудаа хагас нь зөв хараад явахгүй бол сүүлд нөө бизнесээ алдах төлөвлөлт эрсдлүүд аяг гардаг юм билээ.
Тэн дээр тийм л одоо туршлага байна да. За баярлалаа. Подкастын төгсгөлд болохоор би нэг зүйлийг нэг оруулж өгсөн. Тэр маань болохоор мартагдсан монгол үг гэдэг. Ер нь ингээд бид нар нэг явц дундаа бол ингээд монгол үгээ зарим нэг ингээд нэг юм хуучны гоё тий өө эмигийн үед ингээд жишээлбэл бидрийг нэг ингээд нэг хэлэхэд нэг хатуу хэлэхтэй ч гэсэн нэг юм ухаарлаа гэсэн үг хэлдэг ус тий. Гэтэл одоо бол ингээд бас ингээд тодорхой хэмжээнд алдагдчихээн, мартагдчихээн. Гадаад үүдээр зарим солигдчихээн тий. Тэгвэл энэ цаг үед магадгүй мөнх чаргалт тий тэгж үжижсэн тийм үнтэй нэг ийм үг санаанаас огт ингээд гарахгүй үлдсэн байдаг та. Тийм үг байвал энэ хавалцаач. За хэцүү асуулт байна. Одоо бол бид нар нэг яг мэрэгчлийнхаа энэ хүрээнд ажиллаж байгаа учраас яриа их цэгцтэй их хуулийн тал руугаа хэлбэх гэдэг байна л та. Зүгээр одоо яг юу л юм да. Одоо би зүүргэл одоо саанд орж байна. Одоо манай имэ хэлчихсэн. Тэг. Үннээрээ бол хүрсгээр туулаад үзнэ гэж тэ. Тэгэхээр иймэрхүү энэ юуг бол одоо яг амьдралд бол бас их төвшөлт оруулж байна. Үнэн шударгаар амьдрал өнөөдөр Монголд бас сайхан амьдраад өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэх юм болж нээлттэй байна. Тийм. Тэгэхээр залуучуудын яг үнэн шударгаар яваасаа хүний энэ хуучны ялангуяа хэлц зөөргнүүдээс хүний хэлц зөөгийг тэмдэглэж авч байгаасаа гэж би бодож байна л да. Зүгээр яг нэг тийм хуучны үг мөг гэх юм бол нөгөө нутгийн юм уу юутай өгнүүд л байна л да. Сургаал болохоор үг л санийх юм байна. Тэрнээс яг ийм одоо мартагдсан байгаа ийм хуучны үг байна гэж ганц үг бол байна. Тий. За магадгүй тэрийг бас хэлж болно шүү дээ. За одоо юу байдаг вэ юм ойл гэж мэдхүү. Ойл мэдхгүй. За ойл гэж юу вэ гэхээр манай өвөө бол насаараа мужаа хийсэн байдаг юм. Тэгээ мужааны нэг юм багжийг ойл гэж нэрлэдэг. Ямар багж вэ гэхээр алах шиг мөртлөө алхны одоо нэг уртлынх нь хэсгийнх нь оронд ийм цүүц шиг юм хурц үүтэй. Тэгээд ингээд нөгөө юмаа амьд зорддог. Ингэж одоо ухаж авдаг юм. Одоогор бол одоо хүмүүс нэг жижигхэн жотууч гэж хэлж болох. Тэгээ жотоос өөр юм цүүцэнд юм ишийц юм шиг. Тийм. Цүүц гэж бас байна тий. Цүүцэнд ишийц юм шиг. Тэгээ ингээд гар өвтэй юм багжийг ойлгож болдог байсан. Тэгэхээр энэ бол их мартагдсан үгтэй. Одоо нэг мужаа мэрэгжлийн хүмүүс л хэлнэ үхээс шилбэл хүмүүс яг нөгөө мужааны харуулыг бол мэднэ. Яг ингэж зорж ингэж авдаг юм цохиж авдаг юм бол ойлгож нэрлээ. Би бол өстой сонсож байгаа. Тийм. Тэгэхээр хуучны мартагдсан үг гэдэг нэг юм санд орлоо. Тийм. За тэгээд магадгүй нөгөө нэг өөр хэлж нөгөө нэг амжаагүй үг байвал суулцч болно тий. За одоо яг өнөөдрийн подкастнда өрсөнд бас баярлалаа. Тэгээ бид нар бас хамт хөтлөөр тамагтаад ингээд чиглэлээр бас одоо улам ингээд туршлагачаад ажиллаж байгаа залуучууд бие биенийг бас ингээд сонсох хэрэгтэй байх гэж бодож байна. Тэгэхээр өшөө өөр мэрэгжлийн олон хүмүүс бас энэ подкастт оролцоосаа өөрийгөө хэлье гэсэн санаа надад хуваалцаасаа гэж хүсэж байна. Яг танай подкастын нэр бол үл мэдэх гэдэг надад хэлсэн. Тэгэхээр үл мэдэх гэхээр одоо нэг талаасаа бодохоор ер нь хүнд ер нь үл мэдэх юм их байдаг юм байна гэдэг ойлголт төрж байгаа юм. Нөгөө талаасаа бусдаа мэдлэгээ хуваалцах юм бол нөгөө үл мэдээдсэн хүмүүс нь мэдэж эхлэх юм байна. Тийм. Тэгэхээр байгаа юм аа бусдаа харамгүй хуваалцаач гэдэг бас нэг ийм зорилго явж байгаа юм байна гэж ойлгож байна. Тэгээ илүү нөгөө нэг яг юм залуучууд карьерээ төлөвлөж байгаа хүмүүст зориулсан юм байна гэж харж байна л та. Зөвхөн хэлж амжаагүй үг гэх юм бол өөрийгөө дайшлмаар. Тийм. Бид нар одоо хүмүүс ингэдэг шүү дээ. Амбицтай хүмүүс энэ төрөл ярьдаг шүү дээ. Тэр бол маш буруу байхгүй юу? Амбиц гэдэг чинь сайн зүйлийн төлөө тэмүүлж байгаа хүн байхгүй юу? Өөрийгөө дайшлж байгаа, хичээж байгаа хүнийг бид нар буруугаар нь дандаа ингэж нэрлээд хэлсэн. Амбишн гэдэг чинь бол маш зөв зүйл байхгүй юу? Тэгэхээр мэдээж амбиц чинь худлаа амбицтай, үнэн амбицтай ярьдаг л да. Энийний цаана бол яг өөрийнхөө зүг сэтгэлдээ өөрийгөө хөгжүүлээд цааш нь дэвшээд явъя гэдэг ийм зорилго л агуулж ивэл ямар ч мэрэгжлийн карьер төлөвлөж байгаа хүнд бол амжилт хэрнэ. Тэгээд хоёрдугаар тууштай байх. Энэ бол одоо миний туршлагаар батлагдаж байна. Тууштай байгаад одоо зарим саруудаа бид нэр орлого маш бага олдог сарууд байсан. Зарим саруудаа орлогын хэмжээ бас боломжтой байдаг байсан. Ингээд хоёулахна ганцаараа л хэлчихсэн.
тэрнээс бол ерөөсөө шантраад ах шаардлага байхгүй. Хүн тууштай явах тусам энэ салбарт юу нэ. Тэгээ хуулийн яг чиглэлээр төгссөн оюутнуудын хувьд бол юуг л хэлнэ. Хуулийн салбарт ажиллаж байгаа хүн бол нэг итгэл даах чанар. Хүний итгэл даана гэдэг чинь мөнгнөөс илүү үнэтэй том зүйл шүү. Тэгэл би хамгийн сүүлд төгсгөл хэлээ да. За баярлалаа. За тэгээд өнөөдөр энэ удаагийн дугаарт маань болохоор өмгөөллийн MJL Attorneys хуулийн фирм тий. Хуулийн фирм. Захирал өмгөөлөгч мөнх чаргал ингээд оролцлоо. Тэгээд та бүхэн авах гэхийн ухаанаар тий авах зүйлийг нь аваад өөрсдөө амьдралтаа хэрэгжүүлээрэй гэж хүсэж байна. Иргэний нийгмийн оролцоо гэдэг байгаа шүү дээ тий. Иргэний нийгмийн оролцоог ер нь яг та юу гэж одоо тайлбарлах вэ? Хүн одоо ихэвчлэн бол ингээд залуучууд ингэж ойлгож байгаа шүү дээ. Магна хинж гэдэг юм уу те ийм нэр зүүсэн хүмүүс болохоор ингээд иргэний нийгмийн оролцоог яриад байна. Тэд нэр бол ингээд тэрийг яриа явждаг зүйлээ те. За залуучууд бидний хувьд бол тэрэнд бол нэг байдлаа авахгүй те. Бид тэрэнд юу олцох хэрэг байгаа юм. Бидний хүмүүс тэгэл нэг баасан тэргээл бас яваад тах чинь те. Бид нар ер нь тэрэнд нөгөө төрийн төлөө охтноо гэж шиг байна. Гэтэл эсэргээр болохоор надад болохоор юу гэж ойлгодог гэхээр төрийн төлөө охтон боож өгөх ёстой. Ямар нэгэн байдлаар бид нар өөрсдийнхөө үзэл санаа ямиг хэлж явах ёстой. Бас хүрэж явах ёстой гэж ойлгодог. Тэгэхээр энийг юу нэг юу гэж тайлбарлах вэ? За, иргэний нийгэм гэдэг бол бид нар өөрсдөө л дөө. Тийм, одоо би ч иргэн, чи ч иргэн, энэ подкастыг сонсож байгаа хүмүүс чи иргэн л дээ. Тэгээ бид нар өөрсдөө энэ нөгөө нэг амьдарч байгаа орчин, энэ шийдвэр гаргаж байгаа орчин, энэ төрийн бодлого, энэ юмд оролцож байгаа оролцоогоо нэмэгдүүлэх хүслөдлөө илэрхийлж байгаа энэ нэмийг ерөнхийдөө л иргэний нийгэм гэж хэлээд байна. Иргэний байгууллагууд гэдэг бол илүү зохион байгуулалтанд орсон, илүү сонирхлоор нэгдээд ингээд тэр их ашгаа хамгаалаад иргэдийн дуу хоолойг болоод төлөөлөд явж байгаа байгууллага иргэний нийгэм байгууллага гэж ойлгоод байна. Миний бодлоор. Тэгэхээр одоо юу гэдгийг заавал талбай дээр гараад жигсах юм уу? Эсвэл заавал бид нар нэг улс төрийн байгууллагын гар бол болсон хүмүүсийг иргэний нийгэм гэж харж болохгүй. Бид нар өөрсдөө клуб байгуулж болно. Бид нар өөрсдөө төрөмс байгууллага байгуулж болно. Бид нар нэгдэл хөдөлгөөн өрнүүлж болно. Бид нар аян өрнүүлж болно. Бид нар заавал төртэй холбоотой биш. Одоо жишээлбэл сайн дурын сайн санааны ажлууд хийдэг зөндөө хүмүүс байна шүү дээ. Одоо юу вэ? Нөгөө нэг ганцхлангийн хийдэг ажлууд байна. За тэгээд энэ үндэсний өөх өдрөгээ сонсч ирсэн. За тэгээд сүүлд нь одоо энэ хандив суулдаг аянууд байна те. Бид чинь бүгд энэ хүмүүсийн сайн дурын нийгмийн ажлууд байхгүй юу? Тэгээд иргэний нийгмийн байгууллага бол илүү яг илүү тодорхой зорилго бас тавиад ингээд явж байгаагаараа л ялгаатай гэж би хараад байгаа юм. Тэгээд тэр зорилгууд нь хүүхд эмэгтэйчүүд эрхийг хамгаалах гэж болно, байгаль орчныг хамгаалах гэж болно. Эсвэл одоо энэ хууль шүүхийн байгууллагыг сайжруулах гэдэг юм иргэдийн санаачлаг байж болно те. Эдгээр бол бүгдээ л иргэний юм. Тэгэхээр энд бол юу гэдгийг насны хязгаар, хүүсийн хязгаарлалт гэж юу байхгүй. Тэгэхээр яг хүмүүс маань үндсэн ажилтаа болохоор ажлынхаа хажуугаар бас тэр болгон юухгүй байгаад шүү дээ. Гэхдээ үндсэн ажлынхаа хажуугаар имэйлээр санаагаа илэрхийлээд фэйсбүүкээр дуу хоолойгоо илэрхийлээд зургатаар энэ төр сурчлагын энэ төр гардвал тэрүүгээр нэвтрүүлэлт ороод те. Ингээд заавал бичлэн биш ч гэсэн ингээд тодорхой хэмжээний одоо үйлчлүүдээрээ тэр оролцоогоо илэрхийлж болно л доо. Энэ бүхэн л иргэний нийгмийн оролцоо, иргэдийн оролцоо болж явах юм. Тэгэхээр болвол одоо шийдвэр гаргах төвшөнд ялангуяа иргэд бол оролцоос хэрэгтэй байгаа. Одоо бид нар дүүргийнхаа хорооныхоо тогтчлолт төсвийг бол иргэдэд санал авдаг болсон шүү дээ. Одоо аппликейшнээр тэр бол иргэдийн оролцооны нэг хэлбэр мөн тэрэндээ идэвхтэй байж байгаарай. Суус өмсгчдийн холбооны хуралдаа идэвхтэй сууж байгаарай. Харамсалтай нь ажлаас болоод бас хүмүүс цагаа зарцуулж чаддгүй маа. Тэгэхээр аль болох боломж олцоогоо тохируулаад яваасаа л гэж хүсэж байгаа. За маш их баярлалаа. За баярлалаа. Өглөө өдөр орой хизээ сонсч байгааг мэдэхгүй байна. Тэгээд бүгдд нь энэ удаагийн дугаар таалагдсан гэдэгт итгэлтэй байна. За тэгээд мөнх чаргалтай маш их баярлалаа. За мөнхштэй танай энэ подкастыг бас хийж байгаа хамт олонд бүгдд нь амжилт хүсье. Тэгээд өшөө олон хүн сонсоод олон хүн оролцоод бас Монголын том хэмжээний подкаст болохыг өрөөж байна. За ерөөл батаршгүй.